Ардчилсан намын удирдлагууд журмын нөхөр Санжаа Сүрэнгийн зориг агсныг дурсаж, зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн Санжаа Сүрэнгийн зориг агсан одоогоос 20 жилийн өмнөх 10 дугаар сарын 2-ны энэ өдөр бусдын гарт амиа алдсан. Уг хэргийг захиалгад хэрэг гэж үзэж, хэргийн гүйцэтгэгч болох Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарт 18-аас 23 жилийн ял оноосон ч хэргийн захиалагч хэн болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нь олонний анхаарлыг татсаар байна. Өнөөдөр Ардчилсан намын удирдлагууд журмын нөхөртөө хүндэтгэл үзүүлэх үеэрээ уг хэргийн захиалагч нь илрээгүй хэрэг эргэлзээтэй байсаар байгаа гэдгийг хэлж байлаа. Дээр нь одоо ночир мэдэх энэ асуудлыг хариуцж ирсэн маш олон эрх мэдэл далдан тушаалтууд өнөөдөр бол дуурахгүй байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо энэ асуудлыг улам л одоо эдрээтэй улам нийгэмд улам одоо юу гэдэг энэ хэргийг одоо эргэлзээг улам нэмэгдүүлж байгаа. Ийм л одоо асуудал байна л да. Тэгэхээр өнөөдөр энэ хэргийн захиалагч илрээгүй цагт энэ хэрэг ямар зорилгоор ямар зохион байгуулалтыг хийгдсэн талаар асуудал тодорхойгүй цагт энэ хэргийг бол эдэрсэн гэж үзэх боломжгүй. Тийм учраас өнөөдөр энэ хэргийг бол одоо шийдэгдэггүй байгаа л гэж харж байна. Зориг агсны хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэх зайлшгүй шаардлагатай. Жинхэнэ захиалагчийн нууж хаацайлах, энэ хэргийг бүдгэрүүлэх, анхаарлын төвөөс гаргах зорилгоор улс төрийн бүлэглэлүүд худал хуурмаг зүйл хийж яана гэж би бодож байгаа. Хот руу орж үзээгүй хэдэн залуучууд зориг агсныг хөнөөсөн гэдэгт би итгэхгүй байгаа. Хууль хяналтын байгууллагч бодит мэдээлэл өгөхгүй байгаа. Зориг агсны хэргийг мөрдөн шалгасан хэргийн материалуудыг нууцаас гаргаж элд тод нээлттэй болгохыг бид шаардж байгаа. Олон улсын парламентын холбоо ч үүнийг шаардж байгаа. Бид үннийг хайж байна. Улс төрчдийн хувьд Ардчилсан намын зүгээс хэргийг бол мөрдөн шалгаж байгаа ажилд шууд дотоод одоо хэрэгтэн хөндлөнгөөс оролцох ямарч боломжгүй. Гэхдээ хууль хяналтын байгууллага хуулийн дагуу энэ хэргийг шалгах ёстой. Өнгөрсөн жил улсын дээд шүүхийн шийдвэрийн дараа бас олон улсын парламентын холбооноос шинжээчид ирж энэ хэрэг мөрдөн шалгах явц хэрэг байваа гэдэг дээр бас судалгаагаа хийгээд дүгнэлтээ гаргаад явсан байгаа. Тэр удахгүй одоо энэ хэргийн захиалагч нь бол тодорхой байх гэж найдаж байгаа. Энэ захиалагчийг илрүүлэхийн төлөө Монгол улсын хууль хяналтын бүх байгууллагууд ажиллах ёстой. Үүнийг л улс төрчийн хувьд бид шаардаж чадна. Хэрэг үйлцэн гэж ял авсан хүмүүсийн цаана захиалагч бий гэж хууль хяналтынхан үзэж байгаа. Тэдний нэг хууль зүйн дотоод хэргийн сайд нэмд орж зоригийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдэлийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдгдсэн ч өнөөдрийг болтол нэг ч үг дугаараг байна. Энэхүү Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн зориг агсны хэрэг учир зангилан тайлагдaltaгүй 20 жилийн нүр үзэж байна.